Дорнот аймгийн Баян улсын дээр ирээд тань засаг дарга Батулгатай уулзаад байна. Сайн байна уу? Сайхан зусч байна уу? Сайн байна уу? Сайхан зусч байна. Наадам 9-10 боллоо шүү дээ. Жилүүрийн наадмын чи аймгийн засаг даргаас тогтож байгаа. Баян наадмын тухайн хуулиараа сум аймгийн наадам нэг өдөр болдог. Засаг наадам болдог тийм үү. Яг хөө түүхтэйтэй холбоотойгоор аймгийн засаг даргын захирамжаар яг хөө яг наадмын өдрөөр биш баян наадмын хуулиар зохицуулагдсан тийм. Нааш цааш болд юм тий. Залтаа. Бусад түүхтэй биш бол яг л баян наадмын тухайн хуулиар тийм болж байгаа. Юу яа гэм бэ? Тулгай дарга бол энэ суманда багшилж чаад тэгээд дараад нь байгаль орчны төсөлд ажиллаж чаад засаг дарга. Засаг дарга ачаал ихтэй байдаг. Ямар байна юм? Мэдээж ачаалаа тий. За. Одоо яг түрээж бас өмнөөс яг энэ байгууллага хурлын дарга байсан тий. Сэдрэг орлогч гэсэн олон жишээлүүдийг харж ирсэн болохоор хайцангуй бас энийг бас ойлгох гэж боломжтой тий. Яг мэдээж чадах хэмжээнд өөрөх хэмжээнд ажил. Ер нь бол ачаал их байд юм тий. Ер нь их шүү дээ. Тэгээ ер нь засаг даргач гэлтгүй тамийн газрын залуучуудыг ч их харж байгаа л тэгэл нөгөө жишээлбэл наадам болгох наадмын өмнөх юу тогтцол мөцөлтөөс хэсгэлэл бүх юмд ер нь явах болт юм тий. Хөдөө болохоор үрд гэж байна. Тий ер нь бол яг ингэж байгаа шүү дээ. Ер нь баяр наадмын тухай хуулийн дагуу одоо мэдээж сумын засаг дарга сэтэрэн тамгын баяр наадмыг зохион байгуулна. Энэний дагуу захирамжууд ажлын хэсэг гарч баяр наадмын зохион байгуулна. Яг энэ ажлын хэсэгт бол хэн ордог бол сумын сэтэрэн тамгын бүх албаа агчд орж байгаа. Тэгэхээр бид нар чинь албаа агчд ганцхан энэ чинь баяр наадмын зохион байгуулахаас гадна тэр наадмын төлөө байгаа засч янзлах одоо чиглэлийг хогийн хүртэл бид нар өөрсдөө төгөөд явах юм жишээ нь тийм. Энэ дээр бол бүхэл одоо манай тамгын газрын аппарат сэтэрэн тамгын газрын албаа агчд нар бүгдээрээ хөтлөхээс зүгээр л яг ажилчдыг юм. Нөгөө аппарат болчихлоо ч тий. Тэр нөгөө зохион байгуулах комисс болчих юм шүү дээ. Зохион байгуулах комисс манайхан зөвхөн л сэтэрэн тамгын газрын албаа агчд нар л орчиж байгаа байхгүй. Тэгж тий. Байгууллагын албаа агчд нар болох юм бол жоон туслах маягаар орох уу? Тий. Одоо яг энэнийг сургуулийн бол сургууль сэтгэл маань амарсан байдаг. Содын төв маань нийлтийн үйл ажиллагааг одоо хариуцж зохион байгуулна гэдэг ч юм уу тий. За тэгээд хурдан морины одоо гаргах одоо бариан төхөөрөмж дээр гарах асуудал дээр зохион байгуулалтын дээр манай хэлийн цэргийн анги за онцгой байдлын анги маань энэ өдрөөр авч хариуцж гэдэг маягаар иймэрхүү маягаар зохион байгуулалтаар хийдэг. Ер нь сумын маань давуу тал нь энэ хоёрыг байгуулга учраас бас бид нэр зохион байгуулалтын тал дээр цэргийн анги онцгой байдлын анги. Тэгээ мэдээж цагдаагийн байгууллага бол бүхэлдэн наадмын турш одоо хийж байгаа хэсэг болдог. Ажиллахад цагдаа байгуулах юм бол яг наадмуудаар ажиллаж байгаа. Нөө бид нар ч Баян улсын гээд Дорнот аймгийн Баян улсын чинь Монголын хамгийн цөөнх байдлын сум. Одоо ингээд юу Улаанбаатараас Орсын хил хүртэл манай сумыг дайраад хар зам дараа жил хар зам юу засмал зам гэж зарим нь яриад байна шүү дээ. Асфальтын зам ирэх гэдэг тий. Ер нь хизээс шилдэн дорно юм. Яг уу энэ бомбын хөгжилтэй холбоотой улхан бомбтой холбож байгаа. Тэгээ энэ замын одоо 3 багцын ажил энд явагдаж гэсэн. За. Тэгээ яг одоо бол бидний одоо Хинтээ аймгийн Нариулын сумаас Баяр сум марх замын ажил бол уул төлөвөөр энэ жил дуусна. Үсийн зүйдэр мөнгөний 100% тавьсан байгаа. Тэгээ энэ жил бас тодорхой шаардлагын хугацаанд энэ жил дээр уул нь бол дуусна гэж ажиллаж байгаа. Гэтэ одоогор бол яг одоо дуусах хэсэг нь бол тодорхой байна. Ерөнхийдөө бараг 80-90% нь болчих юм байна тий. Ер нь бол болно. Болохгүй дараа жил гүүрийн ажлууд хүлээлттэй байгаа гэсэн юм хэлж байгаа. Гэтэ энэ жил бол компани бол бид энэ жил ямар ч бүрэмжтэй тайлтаар дуусгана гэсэн юм. Эндээс гол хүлээж байгаа эдийн засгийн үр дүн ч юм уу одоо юу гэдэг сумынхан гол хүлээлт нь юу вэ? Үр дүн гэх юм уу? Энээс одоо бизнес эцэглэл, аялал жуулч бүх юм нэг өдөр өөрчлөлтгүй байх. Ер нь мэдээж за гол юм нь юу вэ? Зам даваад хөгжил гэдэг чинь мэдээж энэ замаа даваад тээвэр логистик бол өөрөөр хөгжиж эхэлнэ шүү дээ тийм. Мэдээж хоёрдугаар тал сумын бид нэр хамгийн түрүүн өөрөөгөө өгөх салбар бол аялал жуулчны салбар л гэж харж байгаа. Хүмүүс ирнэ тий. Хүмүүс юм. Тэгэхээр сум өөрөө одоо аялал жуулчлалын одоо бодлого аялал жуулчлалыг одоо иргэд маань одоо хэрсэн олгож одоо энэ дээр бизнес хөрөнгө оруулалт оруулж чадна. Тийм их бол аялал жуулчлал бид нар бол хацсангүй аялал жуулчлалын хөгжүүлэх одоо боломж нь гарч ирэх байх гэж найдаж байна. Аялал жуулчлал гэхээр завд бол ихтэй дотоодынх нь л ирэх байх та. Мэдээж дотоодынх нь л ирэх тийм манай
Тэгээд бас явандаа гадныхан ч бас ирэх үү. Гэхдээ бид нар одоо өөрсдийнхөө аял жуулчлалыг хүлээж авах юугаа бас тооцох хэрэгтэй л дээ. За Одоо чадах хаа тий. Бид багтаамжаа бас тооцож авах хэрэгтэй. Одоор бол одоо сумын хэмжээнд аял жуулчлал эхэлж байгаа одоо 2 одоо аль биесны одоо байгууллага байна чинь тий. За 2 амралтын газар маань. Цаашдаа бид нэр бас нэмж 2 амралтын газар байгуулъя гэсэн хүмүүс сонирхож байна тий. Сонирхож байгаа. Гэхдээ яг энэ маань одоо энэ газар юм асуудал шийдэх болохоор сумын хурлаар юм шийдвэр гаргасан за засгийн газрын хурлаар энэ газрын хурлаар асуудал шийдэгдэх болсон учраас бас яг ингээд сум 100% их мэдлээ гаргаад сумын хурал газар одоо энэ дээр аяж жуулчлалын газрыг өгье гэдэг юм хөө юм болж байгаа. Яг өөртөө хамаарх юм бол хийх чинь тий. За тэгээд юу за аял жуулчлал за энэ Баян сум бол хуучин социализмын нэг сангийн аж ахуй байсан. Ойдхэр гээд хөрс сайтай өхөр үржүүлдэг газар. За тэгээ өөр дараагийн боломж юу? За аял жуулчлал бол ингээд болж мэдээж тэр замаас шалтгаалсан одоо хамгийн гол боломжоо бид нэсээ ярьлаа шүү дээ. За энийг даа түрүү хэлжсэн тээвэр логистик хөгжнө гэдэг нь магадгүй эндээс тээврийн асуудал шийдэгдсэн тохиолдолд магадгүй бид нар энэ дээр нөгөө эрчимцэн малж байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо мэдээж Улаанбаатар хотод биш энэ суманд одоо махны одоо үхрийн ферм байгуулагдаад магадгүй эндээс махан бүтээгдэхүүн сүүсүүн бүтээгдэхүүн гаргах юм бол бид нар Улаанбаатар хотод замтай холбоотой нэг 10 цагийн хугацаанд ямар ч тээвэрлэх тийм боломжууд гарч ирвэл одоо үүний дагсан бүтээгдэхүүнүүд гарч ирж магадгүй гэсэн зүгээр өдөр төсөөлөлтэй. Гэтэ би нэг эдийн засгч хүн биш. Ийм хүн биш болохоор яг юу болох судалгаач нар эдийн засгч нар одоо энэ дээр үргэлж шиг ямар өгөөжтэй нэг хийж гарах. Бидний хувьд бол боломж байгаа. Мэдээж хуучин онон сангийн аж ахуй байсан Казакын цагаан толгойд үржүүлж ирсэн манай Дарантын Баян сумын одоо хөрх мах бол одоо хамгийн одоо амттай шинтэй гэдэг нь манайхан манай монголчууд одоо зөв аймгийн махыг нэлээд хүмүүс мэднэ л дээ. Яг тэгэхээр бид цаг өөр юмсгын төв сургуулийн хувьч гэсэндээ яг энэ үхрийн одоо сайхан бэлчээртэй тийм л газар шүү дээ.